Иргэдэд хүргэх талаас энэ үйлчилгээний талаарх мэдээллээр хангах чиглэлийн ажил нь яаж хийгдэж байна? За яг энэ ойг өгцөн улсын мөрөглийн нэгдсэн тогтолцоон шилжсэн ой болон улсын мөрөгчлийн ажилтны өдрийг ухтаад улсын мөрөглийн байгууллага бол 9 сарын 15-наас хойш бол шатараатаагаар үйл ажиллагаа арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. За үүний нэг илэр нь бол та хүмүүс сайн мэдж байгаа сая 2019 оны 9 сарын 19-ний өдөр төв талбай дээр бол улсын мөрөглийн байгууллага нээлттэй засгийн газар зохион байгуулсан нийт өдрлийн арга хэмжээ зохион байгуулсан байгаа. За мөн энэ үйл ажиллагааг энэ бямб гараг буюу 2019 оны 10 сарын 26-ны өдөр Монгол улсад бүх нутаг дэвсгэр дээр буюу 21,330 сум, за 9 дүрэг 152 хорон дээр, за мөн нийслэл болон улсын мөрөглийн ерөнхий газар дээр бүх үйлчлэгийг иргэдэд үзүүлэхээр чиглээд ажиллаж байна. Одоо 10 сарын 26-ны өдөр энэ бүх үйлчлэгийг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл одоо зөвхөн нэг талбай дээр очид нээлттэй өдрөлөг хийх биш, бүх нэгжүүд дээрээ чөлөөтэй үйлчлэх боломж бий болж байна гэсэн үг. Яг үнэ. Энэ дээр нэг хоёр том давуу тал гарч байгаа юм л та. Магадгүй холоос налах дүргээс иргэн зүхатын талбар ирж чадахгүй байсан тохиолдол тэр үед байхыг үгүйсэхгүй. За мөн дээр нь цагдаа, эмч, багш, увлагч нар энэ хүмүүс маань бол ажлын яг ингээд ажлын цагаараа ажилладаг болохоор тухайн иргэдийн тухайн ажилчдын маань иргэдийн маань ажлын цаг нь манай ажлын цагтаа давхцдаг учраас энэ бям гарагт өөрийнхөө хамгийн ойрхон байгаа улсын мөрөглийн нэгжээр очиод бүх төрлийн үйлчлэгийг авах бүрэн боломжтой болж байгаа. Тухайн үед үйлчилгээ ямар нэг төлбөр тооцоо байх уу? Журмын дагуу үйлчлэх үү? Аль эсвэл тодорхой үйлчилгээнүүд бас хямдралтай байх нөхцөл боломж бүрдэх үү? За улсын бүртгэлийн үйлчлэг бол бүгдээрээ хуулийн заасан үйлчлэгээний тарифтай байдаг. Тэгэхээр бид нар ямар нэгэн нээлттэй өдрөлөг юм уу иргэдэд одоо гэрт нь хурж үйлчилж байгаа үйлчлэгээ тургуун шуурхай болгож ийн гэдэг агуулгаараа хуулийн заагдсан аливаа нэг төлбөр тооцооны асуудлыг өөрчлөх, үгүй болгох, байхгүй болгох, хөнгөвлөх одоо ирэх бол одоо засгийн газрын хэрэгжүүлэх загнаалах буюу улсын бүртгэлийн ерөнхий асуудал байхгүй. Яг тэр өдөр бол зүгээр л иргэдээ ажлын цагтаа байдаг иргэдтэй, ажилтаа байдаг иргэдтэй, за мөн одоо нутаг дээр өөрөх насгийнхаа нэгждэр нь очиод үйлчлэгээ үзүүлэх боломжгүйс иргэдтэй л ажлын үед амралтын өдрөөр л үйлчлэгээ үзүүлэх гэж байгаа. Төлбөр тооцооны хувьд болон тургуул шийдэхлүүд бол хөнгөлөлт бол байхгүй байна. Ер нь сүүлийн үед иргэд ямар чиглэлийн үйлчилгээнд илүү их хамрагдаж байна? За ер нь бол иргэний бүртгэлийн үйлчлэгээ бол нэлээд дийлэнх хөв байдаг. Улсын бүртгэлийн үйлчлэгэн дээр. За эд хөрөнгөний үйлчлэгнүүд бол нэлээд их байдаг. Одоо ипотекийн зээлтэй холбоотой, байрны одоо худалдаж худалдаа авах хэрэгжүүлэлттэй холбоотой асуудлууд бол их байдаг. Ер нь бол манай улсын бүртгэлийн байгууллагын гол суурь авдаг том хоёр үйлчлэгээ бол иргэний цахим мөнгөний үйлчлэгээ, захиалга, за гадаад боловсролтой захиалга байдаг. Тэгэхээр одоо эндээс танилцуулаад иргэдтэй бас нэг мэдээлэл хүрэхэд за нийслэлийн 6 дүүрэг дээр 6 дүүргийн бүх хорон дээрээс иргэний өмнөхөө хайсан гээсэн тохиолдолд захиалсан тохиолдолд 26 өнөөдрийн бэм гарын 10-аас 13 цагийн хооронд иргэдээс ирсэн захиалгыг тухайн өдөрт нь хэвлэж гаргаж өгч иргэдэд дүүргүүдээс нь хөрвүүлж өгч үйлчилнэ. Тэгэхээр тухайн өдөр 13 цаг хүртэл хайсан гээсэн гэмтээсэн иргэний өмнөхөө цахим өмнөхөө захиалсан иргэд маань одоо 15-аас 16 цагийн хооронд дүүрэг дээрээсээ өөрийнхөө цахим өмнөхөө авах боломжтой шүү гэдгийг бас